Один из главных вопросов. Урайд улсад яригдаж байгаа гол асуудлын нэг бол орон нутгийн удирдлагын шинжилэл юм. Шинэ хуулийн төслийн дагуу Бурайдын 19 дүүрэг 254 тосон суурин татан богдож, тэдний оронд 21 захиргааны тойрог байгуулахад төлөвлөжээ. Эдгээр тойргууд 2030 он хүртэл шат дараатаагаар бий болох бөгөөд анхны дарга нарыг Алексей Циденовын дэвшүүлсэн нэр дэвшигчдийн дундаас иргэдийн төлөөлөгчдөөр сонгуулах юм а. Ингэснээр шууд сонгуулийн тогтолцоо өнгөрсөн үеийн түүх болох магадлалтай. Прямые выборы уходят в прошлое. Холбогдох хуулийг батлахдаа холбооны болон бүгд найрамд улсын хууль тогтоогчид хамгийн түрүүнд хөдөө орон нутгийн иргэдийн хэрэгцээг харсан. Одоогийн тогтолцоонд тосхны эрх хэмжээ, дүүргийн эрх хэмжээ хоорондоо зөрж, энгийн иргэн асуудалтай тодорхой хариулт авч чадлагүй буцдаг. Манай бүгд найрамд улсад 633 суурин бий. Холбооны 33 дугаар хуулинд дурдсанаар орон нутгийн байгууллага иргэдэд явганаар хүрэх боломжтой байх шаардлагатай юм. Шинэ хуулийн дагуу иргэн ба орон нутгийн засаг захиргааны хоорондын зай мэдгэдэггүйц багаснаа. Засаг захиргааны систем нэг түвшин болж дүүрэг суурингийн 2 шат алга болно. Ингэснээр санхүүгийн тогтолцоо нэг болно. Дүүргээс сууринд мөнгө шилжүүлэхэд сар гаруй болдог байдал үгүй болно. В итоге депутаты приняли. Гишүүд хуулийг баталлаа. 60 тим 3 нь эсрэг санал өгчээ. Ингэснээр Бурайдын дүүргийн болон суурингийн түвшний нэгжүүд албан ёсоор татан богдлоо. Мөн үндсэн хуульд өөрчлөлт оруулж бүгд найрамдах улсын тэргуунд орон нутгийн дарга нарт сануулга өгөх, огцруулах, төр орлон гүйцэтгэгч томилох эрхийг олголоо. 2026 онд татварын орлого өсгөр байна. Төсөвт хамгийн их орлого орно гэж тооцогдож буй зүйлс нь аж ахуй нэгжийн ашигын татвар, акциз ажээ. И акцизов. Орлого 126 тэрбум 500 сая рубль. Зарлага 134 тэрбум 400 сая. 2025 онтой харьцуулахад орлого 54 тэрбумаар нэмэгдэж байна. Зарим хэсэг төсөлт, заримд нь бууралт бий. Госдолг в Бурятии. 2026 онд Бурайд улсын өр 48 тэрбум рубль байх юм. Төсвийг нэгдүгээр хэлэлцүүлгээр батлахад 53 гишүүн дэмжиж 4 татгалцжээ. Ирэх жилээс хөтөлбөрийн цагаачтын патентийн үн өснө. Харин хөтөлбөрийн бүтээмж үндэсний төслийн оролцогчдод үл хөдлөх хөрөнгийн татварын хөнгөлөлтийг хിവэрүүлтэнэ. Холбооны түвшинд патентын зарим төрлийн үйл ажиллагааг хялбарчилсан тул бид хууль тогтоомжоод харуулсан юм. 2026 оны 1-р сарын 1-ээс урамшуулалттай ажлууд, жишээлбэл гудамжны эргүүл, харуулн аман хэлбэрээр эсвэл өөрийгөө ажилуулдаг хэлбэр шилжих боломжтой. Почте России в Бурятии продлили. Орсын шууданд 2030 он хүртэл үл хөдлөх болон тээврийн татварын хөнгөлөлтийг сонгожээ. Үүний хариуд компани хөдөөгийн салбарууд хаахгүй, засварлах үүрэг хүлээн хөнгөлөлтийн 3 жилийн хугацаанд шуудан 15 сая рубль хэмнэх бөгөөд энэ мөнгөөр 16 салбарыг шинжилнэ. Мөн төлөөлөгчид гудамжны худалдаачдыг аюултай ба аюулгүй гэж хоёр ангиллаа. И безопасных. Бид зарчмын 2 ангилал тогтоолоо. Өөрийн тарьсан ургацаа зардаг ахмадууд иргэдийг торохгүй, зөвхөн анхааруулга өгнө. Харин машинаас бараа зардаг худалдаагчид стационар худалдааны дүрмийн дагуу торгуул төлнө. Хуулийн этгээдэд 100 мянган рубль. Дачникам продают. Зам дагуу ногоо жимс зардаг цуслангийн худалдаачдад анхааруулга эсвэл 1000 рублийн торгуул ногдуулна. Харин мах загас худалдаал бол 5000 хүртэл торгуултай юм. Албан тушаалтнуудад 50,000, компаниудад 100,000 рублийн шийтгэл оногдох нэ. Хууль 3 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр болно. Мария Латышева, Даниил Щербаков, новости дня. Баяр үргээ. В аэропорту Байкал. Байкал нисэх Дарья Пантелеевийг ёслол төвлөр өгтөө авлаа. Тэрээр Армени болсон Европын залуучууд болон өсвөрийн боксын авар шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Соревнования прошли в Армении. Үнэхээр хүнд байсан. Мөнгө гэхэд миний хувьд асар их хөдөлмөрийн үр дүн. Учир нь энэ миний анхны том тэмцээн. Сэтгэл зүй, мэдрэл талаас хамгийн хэцүү нь багийг дасгалжуулагчаа өөрийгөө алдахгүй байх байсан. Гэхдээ би бололцооны хэрээр сайн тоглосон гэж бодож байна. В финальном бою Шийдвэрлэх тулаанд Дарья Сербийн эмэгтэйчүүдийн Европын аварга Сара Чирковичтэй тулалдсан. Энэ тулаанд түүнийг инхүү шагналын эзэн болгожээ. Энэ медаль Бурайдын төдийгүй Оросын бокст маш том, маш үн цэнтэй амжилт. 20 гаруй улс оролцсон тэмцээн юм. Ийм амжилт нь зөвхөн Бурайд улс төдийгүй Оросын албаны улсыг дэлхийн боксын давцанд хүчтэй байр суурьтай гэдгийг харуулж байна. В мировом боксе. следующий большой. Дарьягийн дараагийн том сорилт бол Оросын албаны улсын боксын авар шалгаруулах тэмцээн юм. Энэ тэмцээн Уфа хотод 11-р сарын 27-ноос 12-р сарын 7-ны хооронд болно. Декабря в Уфе. Софья Петрова, новости дня.
в принципе, лучший подарок даже на день рождения. Энэ бол төрсөн өдрийн хамгийн сайхан бэлэг. Миний төрсөн өдөр 12 дугаар сарын 29-нд. Хүүхэд байхдаа хүмүүс төрсөн өдөр шинэ жилийн баяр хоёрыг нэг бэлгээр аргалахад би их гомддог байсан. Хүмүүс хоёр баярладаг штэ. Жалость, думаю, ну у всех же два праздника. Вокруг коробки и старые Хайрцагнууд хуучин сонин хөвлөд агаар нь өөрөө удахгүй ирэх барийн мэдрэмжийг хаажмаар өгнэ. Хүмүүс тавир дээрээс аль хэдийн гацуурын тоглоомуудыг гарган авч эхэлжээ. Манай гол баатар Альбина Миронова энэ бүхнийг янзлахад нэлээд хугацаа зарцуулдаг. Учир нь түүнд шинэ жилийн тоглоомын жинхэнэ цуглуулга бий. Итали, Кипр, Герман, Грек олон орноос авчирсан тоглоомууд. Заримыг найзууд нь бэлгэлдэг. Онцгой үнцэнтэйч бий. Самые дорогие. Надад байгаа хамгийн үнэтэй тоглоомууд бол эмээгийн маань өгсөн тоглоомууд. И вот они перламутр. Танан Гэлбатай баг зэрэг хуучирсан. Гэхдээ айл болгонд байсан танил мэдрэмж. Яагаад яг энэ гацуурын тоглоомыг цуглуулдаг вэ гэсэн асуултад Альбина ингэж хариулна. Отвечает так. Это впечатление. Энэ бол сэтгэгдэл, хүн хадгалмаар, бусдтай хуваалцмаар дулаахан дурсамжууд. Зургийн альбом утасны санах хойгоос өөр барьж мэдэрч болдог. Бодит төртэй дурсамж. В открытках есть где-то в телефоне. А это Ольга Харин энэ бол Ольга Головчанская тэр гацуурын тоглоом хийдэг. Гэхдээ зүгээр нэг хийдэггүй зүрх сэтгэлээ бүхэлд нь шингэн. Түүний бүтээл бүрийн нүүр, хувцас, дүрийн жижиг бүтээл, бүр үсний долгио хүртэл гараар уралсан бүтээл гинэ. Намазываю. Би эхлээд хийсэн жаахан арга исаа нэмэрүүлж дүрхнэ. Дараа нь майланган цагаан хүүн аавна. Хэрв хувцас хийх бол өнгөт хүүн ашиглана. Ингээд каркаса цагаан хүүнгөөр гүлгэр болгодог. Получается у меня выглаживание. Всех персонажей придумывает сама. В одной Тэрээр бүх дөрүүдийг өөрөө зохиодог. Зөвхөн нэг өрөөнд гэхэд л 270 гаруй бүтээл бий. Бүгдийг тоолно гэдэг бараг боломжгүй гэж ойлгоо нэ. Учир нь энэ өрмөс хоббиг 2018 оноос эхлүүлсэн ч бүтээлч амьдрал нь үүнээс илүү эрт эхэлжээ. творчество присутствует в ее жизни еще дольше. Я по профессии архитектор. Би мэрэгжлэрээ архитектор хүн. Хүүхэд байхдаа тоглоом хийгээд л явдаг байсан. Дараа нь хүүхдүүдтэй тоглоом ойж өгдөг байлаа. Тэгээд 50 нас шүргэж байхдаа нэг л өдөр хүүхэлдээ хиймээр санагдсан юм. Заняться куклами. Ольга делала и текстиль. Ольга бүс даавуу хөвөнгөөр тоглоом хийдэг. Хэн нэгэнд хэрэгтэй гэдгийг мэдэрч байхад сэтгэл амар гэж тайлбарладаг. Нөгөө тэгүүр гар урлал, ретро хэв маяг, ховор тоглоомын эрэлт сүүлийн жилүүдэд эрс өсжээ. Да, высок. Олон нийтийн сүлжээ, медиа, жиг хандлагыг тодорхойлдог. Ретро тоглоом, гар зургийн хийц, эко савлгаа бүгд гацуурыг статусын илэрхийлэл болгох зорилготой. Брэндүүд хамтарч цөөн тооны цуврал гаргана. Ингэснээр гацуурын тоглоом хүртэл статус зүйл болж хуурч байна. А от этого и цена. Энэ бүгдээс болж шинэ жилийн тоглоомын үн өнөөдөр өсөд байна. Шинэ тоглоом авсан ч гар урлал захиалсан ч хэмт тусахгүй. Мэргэжилтнүүд үн 10% өснө гэж үзэж байна. Шинэ жил ойртох тусам мэрэлт нэмэгддэг. Дээгүүр нь шил, будаг, савлгаа, логистик зарим тохиолдолд гараар хийх хөдөлмөрийн үн тасралтгүй өсч В байна. некоторых случаях и на ручной труд. Одна такая игрушка очень хрупкая. Прямо Энэ жижиг тоглоом маш хэврэг, яг л бидний дурсамж шиг. Тиймээс заримдаа илүү үнэтэй байсан ч авах нь зөвч байж мэднэ. Учир нь бид эцэст нь хамгийн дулаахан, хамгийн үнэтэй мөчүүдийг гэр бүлтэйгээ хамт хадгалж үлддэг. Үнэлж баршгүй дурсамж. Прокудин специально для программы новости. Сергей Малахов известен в Сергей Малахов Чита хотын автомашины механик конструктор мөн RFC төрлийн экстремал бартад замын уралдааны тамирчнаар тодорхой хүрээнд танигдсан нэгэн. RFC бол ердийн техник даахгүй шавар намаг огцом өгсүр ба уруудах зам ширэнгийн ойгтуулдаг тусгай ангиллын дэлхийн тэмцээн юм. Тиймээс уралдаанд өөрийгөө татаж гаргах чадвартай роботиктэй хүчтэй тусгай зориултын автомашин хэрэгтэй. RFC дэлхийн уралдаан бөгөөд 35 улс оролцдог. Тэдгээрийн нэг нь Орос. Сергей энэ жил өөр 4 Орос экипажийн хамт улсаа төлөөлөх эрх в авчээ. этом году. С 2013 года. 2013 оноос хойш 12 жил өнгөрчээ. Олег Кабаликийн Малайзад болсон уралдаанд манайхны оролцсон тухай киног л дагаж үзээд хизээ нэг өдөр би өөрөө энэ тэмцээнд орно гэж төсөөлж явсангүй. Тогда даже подумать не мог, что все-таки когда-то это случится. Инвентарь для гонок. Сергей уралдаанд зориулсан бүх тоног төхөөрөмж өөрөө хийдэг. Заримдаа тэмцээнээс машин нь хэсэг хэсгээрээ салж ирнэ. Эсвэл замд гинт зогсож орхидог байна. Мөнгө байсан үедээ шууд газар дээр нь шавар дунд талбай дээр засвар хийдэг байлаа. Заримдаа бүр ойролцох хот руу явж шинэ хөдөлгүүр авчирч суйрлуулан хугацаанд намжуул тэмцээнээ үргэлжлүүлнэ. Мы поехали. Бид эрхүү явж тэндээс машины арын тэнхлэг бичиг баримтыг нь авчирсан юм. Ингээд карчерстрой эхэлж машин уралдаан бүрийн дараа өөрчлөгдөн сайжирч байлаа. Бүх зүйл сонирхолтой бүхнийг туршиж үзмээр санагддаг.
Естественно, всего хотелось. Концепция машины, которая... Малайз руу ачигдаад байгаа аваргын машины өнөөгийн загвар санаа нь эрхүүд болсон тэмцээний үеэр үүссэн санаа юм. Тэнд дэлхийн хэмжээний тамирчид ирсэн бөгөөд сэргээд тэдний техникийг хараад юугаа сайжруулах ёстойгоо ойлгожээ. Ингээд эхлээд бүс нутаг дараа нь бүх улсын тэмцээнд амжилттай оролцож одоо бүр дэлхийн тавцанд гарч ирлээ. Энэ бол өвөр байгалийн мартаад замын спортын түүхэнд анхных юм. Гэхдээ хамгийн том бэрхшээл бол мөнгө. Машиныг тэнгисээр тээвэрлэхийн тулд хамгийн багадаа 2 сая рубль шаардлагатай болжээ. 2 миллиона. Причем срочно. Попытались поискать спонсоров. Бид ивент тэтгэгч хайсан ч бодит дэмжлэг бараг олдоогүй. Тэгээ таньдваас өөр аргагүй гэж шийдсэн юм. Эхний 1 саяыг 10 хоног цуглуулсан. 2 дахь саяыг нь арай удсан. Гэхдээ 7 хоногийн өмнө бид хандвийн арга хэмжээг хаасан. Мы полностью сумму закрыли. География сбора Хандвийн газар зүй өргөн байна. Оросын баруун зүүн бүс нутаг төдийгүй Гүрж, Асиад, Беларусаас ч мөнгө иржээ. Хандивлагчдын дэмжлэг үнэхээр гайхалтай байж дээд 750 мянган рубль гэсэн ч их баг гэлтгүй тусламж бүр үнцэнтэй юм. почетного места. Абсолютно всех донатеров мы Мөнгө хандуулсан хүн бүрийн нэрийг бид машины дээвэр дээр бичсэн. Машин LED хүлэн онгоцоор гарсан ч дараа нь хандив өгсөн хүмүүсийг Малайзд очоод ч гэсэн хамаагүй нэмнэ. уже в самой Малайзии. За ийхүү олон хүний сэтгэлийн дэмээр Житагийн залууд дэлхийд дахина өвөр байгалийн тамирчдын чадлыг харуулах боломж олтлоо. Түүнийг болон түүний багийг 2-7 хоногийн турш иргэнэн ойдох хүнд сорилт хүлээж байна. Соёл иргэншлээс хол байгалийн бүх эрс сэтгэлтэй тэрээр нүүр тулна. Этих тропических лесов. Процесс оперативного вмешательства. Лапароскопийн мэсэслийн явцыг шууд амжуулан эмнэлгийн хурлын танхимд үзүүлж хэмжнэр мэсэслийн өрөөний ажиллагааг боддоор ажиглалаа. Өндөр технологийн мэсэслийн мэрэгжилтэн хийгдэж буй үйлдэлийг тайлбарлаж, мэсэслийн нарийн техникийг харуулж байна. Технику исполнения. Сая болсон зүйлийн нөхцөл тохирох арга биш байна. Пациент Эхний өвчтөн өрчний бөмбөр хэсгийн гэмтлийн дараах сулралтай 6 жилийн өмнөх гэмтлийн улмаас амьсгалын үйл ажиллагаа алдагдсан хэвлийн хаананд хийсэн хэдхэн жижиг нүхээр дотоод талаас нь хийх нь мэсцэслийн онцлог юм. ушной стенки. Ийм төрлийн мэс засал маш хуур хийгддэг. Өвчтөн бүрийн эмгэг өөр юм. Тиймээс манад хэрглэж буй арга барил, зангилаа тавих техник, оёдлын онцлог зэрэг нь хамтран ажиллах эмчнэрт хэрэгтэй туршлага болно. Во втором операционном. Хоёрдугаар мэсэслийн өрөөнд том хэмжээний дахин давтагдсан хэвлийн кистой өвчнөд дурангийн мэсэсэл хийв. Илгийг болон бусад эргэтэн шилжүүлэн суулгах чиглэлийн доктор кистиг мөн жижиг нүхээр авч байна. Бидний зорилго бол зөвхөн мэс засалт саад болж буй хэсийг салгаж авах юм. Бүгдийг авах шаардлагагүй. Не делается большой разрез и Том төслийг хийх хэрэггүй. Ийм өндөр технологийн мэс заслыг яг одоо Якутийн өвчтнүүд энд орон нутагтаа хийх боломжтой. Москва, Санкт-Петербург руу явах шаардлага багасаж хүлээлтийн хугацаа эрс буурсан. Проведенные операции. Эдгээр мэсэсэл нь орчин үеийн бага зүслэгтэй өндөр технологийн мэсэслийн тод жишээ юм. Ийм арга нь өвчтний эдгэрэлтийг түргэсгэж хагалгааны дараах эрсдлийг бууруулдаг. Мөн элэг шилжүүлэн суулгах орчин үеийн арга технологи зориулсан сургалт семинар болсон юм. Тус төвд жил бүр 200 гаруй элэг шилжүүлэн суулгах мэсэсэл хийдэг бөгөөд ийм арга хэмжээ бүс нутгийн мэсэслийн салбар улам хөгжөхөд том түлхэж болно. В регионе. Марфелина Алексеева, Станислав Потапов, Якутск. Озеро Эрхай в провинции. Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юннан мужийн хамгийн алдартай нууруудын нэг Эрхай нуур олон жилийн турш дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдыг татсаар ирсэн. Гэвч бохирдлын улмаас нуурын ирээдүйн нэгэнд эрсдэл оржээ. Харин хотын бохир усны системийг бүхэлдэн шинжилж цэвэрлэх байгууламжуудыг нэмэгдүүлсний ачаар Эрхайн ус дахин сэргэж эхэллээ. Воды Эрхая восстанавливаются. Энд ирэх үнэхээр сайхан байна. Сайхан ч газар юм. Ямар цэвэрхэн гэгээлэг юм бэ? Маш тухтай санагдаж байна. Чистота озера. Харин энэ гоо сайхныг хадгалахын тулд тэмцэл өрнөдөг гэдгийг цөөн хүн мэднэ. Шинжлэх ухааны баг 7 хоног бүр цаг агаар ямарч байсан усны чанарыг хэмжиж хяндаг. Тэр доод давхраас дээж авч байгаа. Харин би гадаргын уснаас авч байна. Водоросли. Эрхан хамгийн том дайсан бол замаг. Замаг хит нэмэгдсэн тохиолдолд нуурын усыг хордуулах аюултай. Фосфор зэрэг бохирдуулагч бодисууд нь замгийн гол хоолтол замгийг багасгах ажлын гол чиглэл нь усны химийн найрлагыг цэвэрлэх юм. 2017 онд Эрхайн усанд нийт фосфорын дундаж хэмжээ литрт 29 микрограмм байсан. Харин энэ жил 20 микрограмм болж буурсан. Тоон дээрээ 9 микрограмм мэт харагдавч экологчдын хувьд энэ бол том амжилт. Фосфор буурсан нууран дахь замгийн хэмжээ эрс багасныг илтгэнэ.
Өнөөдөр Эрхан нуур дахин дэлхийн жуулчдын сонирхлыг татсан бүс болж нуурын иргэн тойронд орчин үеийн дэд бүтц бий болжээ. Ингэснээр олон шинэ ажлын байр нэмэгдсэн байна. Энэ бүхэн улсын түвшний шинэлэг шийдлүүд энгийн иргэдийн амьдралыг хэрхэн боддоор сайжруулж болохыг харуулсан тод жишээ юм. Илона Линард, CGTN. Хятадын үндэсний спортын наадмын хүрээнд зохион байгуулагдсан хил дамсан марафонд тамирчны нүүр царай урд өмнө байгаагүйгээр чухал дүртэй болжээ. Учир нь Синганаас Гуандун руу гүйчэд хурц харуулахгүйгээр тусгай замаар хил давж болно. Энэ бол зогсолтгүй. Бөөнөр нүүр таних боломжтой хяналтын систем бүхий хил дамсан гарсан юм. 15 дахь Хятадын үндэсний наадмын марафон гүйлтэд зориулан бүтээсэн технологи ажээ. Марафон гүйлтийн үеэр бид Шинжээн булангийн бомбын шалган нэвтрүүлэх цэгийг гарааны бүс рүү ойртуулсан. Энд бид 10 түргэн коридор байгуулсан юм. Синганаас бусад гүйгчид иргэний үнэлэхээр нэвтрэнэ. Харин синганчууд зөвхөн нүүр танилтаар ямар ч дараалал, хүнтэй харьцах ямар шаардлагагүйгээр нэвтрэх боломжтой. Аюулгүй байдлын үүднээс бүх гүйгч GPS-тэй буугуучаар тоноглогдсон. Энэ буугуучинд Хятадын Бэйдүү байршил загч чип суурилсан байгаа. Тэр нь хэдхэн секунд тутам байршлын мэдээлэл илгээдэг учраас бид гүйгч бүрийн хөдөлгөөнийг бодитоор хянах боломжтой. Хил давхад цүнх элдв хэрэгслээ яах болж байна? Манай ажилтнууд ухаалаг 5G нүдний шил ашигладаг. Ингэснээр шалгалтын мэдээлэл газар дээрээс шууд удирдлагын төв рүү дамжина. Мөн хил рүү түр хугацаанд давж буй бүх тээврийн хэрэгсэл, бүх ачаа, бүх маршрутыг бодит цагийн гормоор хянаж, аль нэгэн тогтоосон чиглэлээс хазаавал шууд тохио өгдөг. Энэ бүх өндөр технологийн цаана Шинжээн, Синган хоёрын олон байгууллагын нарийн уялдаа байдаг. Үүнийг Чиньян зэрэг мэргэжилтнүүд зохион байгуулжээ. Ийм том хэмжээний арга хэмжээ зохион байгуулж байсан туршлага бидэнд байгаагүй. Хил нэвтрэх бүх үйл ажиллагаа нарийн журамтай. Энэ удаа олон зүйлийг анх удаа хийсэн. Тиймээс бид гайл, хил хамгаалах галав, Синганы хамтрагчдтайгаа нэгдэж, гүйгчдийг хилийн өмнө шалгаж, марафоны үеэр бомбын үндсэн үйл ажиллагааг түр зогсоосон. Шинжээн, Синганы хоорондын шалган нэвтрүүлэх төв аль хэдийн өдөртөө 600 мянган гаруй хүнийг зогсолтгүйгээр нэвтрүүлдэг технологитой. Харин үндэсний спортын наадмын үеэр хэрэгжүүлсэн энэхүү шийдэл бол зөвхөн спортын шинжилэл биш. Энэ бол Гуандун, Синган, Амэн их булангийн бүсийн чөлөөтэй хөдөлгөөн, системүүдийн уялдаа холбоо хэр өндөр түвшинд хүрснийг харуулсан стратегийн алхам юм. Нэг улс, хоёр систем, зарчим, спортын талбарт ийн амьдрал дээр хэрэгжиж, гурван бүсийг урд өмнөхөөс илүү ойртууллаа.